сонсож байгаа юм л тэгэхээр. За тэгэхээр та бүхэн мэдж байгаа бид гурав нийлээд тэтгэврийн аврия гэдэг юм пэйж үүсгэн байгуулсан. Тэгээд ер нь та бүхэн юуны өмнө манай пэйжээс дэмжиж байгаад маш их баяртай байна. Тэгээд гол асуудал нь юу гэхээр ер нь яг гэж энэ пэйжийг үүсгэн байгуулав. Юуны төлөө ямар үр дүнд хүрэхээр энэ бүхнийг хийж байгаа вэ гэдгийг товчгүй тодорхой та бүхэнд хуваалцъя гэж бодлоо. Тэгээд энэ лайваар дамжуулаад манай пэйж альбесны үйл ажиллагаа альбесээр нэгж байгаа гэсэн хэлэхэд таатай байна. За тэгээд энэ нэмж байгаа. Яг одоо бол 11 хүн. За тэгээд одоо гол зүйл бол юу байгаа вэ гэхээр мэдээж хүн болгонд өөр өөрсдөө гэсэн хувийн бодлоо байгаа тийм. Тэгэхээр ганцоос эхлээд яагаад энэ тэтгэврийн аврыг гэдэг пэйжийг нээх болов. Яг хувийн чинь өөрийн чинь зорилго зорилт юу вэ? Шалтгаан юу вэ? За тэгэхээр нэг иймэрхүү зүйл байгаа. Одоо ингээд өмнөх жилүүдээ ингээ хараад тахаар яаж юм гэхээр сонгуул болохоор улс төрчид нь өөрөө ямар нэгэн бариад ороод ирдэг. За тэгэнгүүт нөгөөх нь дандаа нэг эдийн засгтай хорлсон нэг сөрөг юм болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ удаа болио. Энэ удаа иргэд өөрсдөө ямар хэрэгцээ байгаа тэрийг хэлдэг байх гэж. Эргээд бид нар ингээд ямар хэрэгцээ байгаагаа тэд тулгах юм бол тэр хэрэгцээг минь шийдэж өгсөн хүнийг бол бид дэмжиж, бид сонгоё гэх нэг ийм маягаар уг нь бол ийм баггүй одоо яг улс төрч гэдэг нь чинь public servant байхгүй тийм public servant гэдэг чинь нийтэд хүчин зүтгэж байгаа үйлчлэгийн ажилтан байхгүй. Тэгэхээр бид нар үйлчлэгээ ямар захиалга өгөх өөрсдөө хэлж чадахгүй бол ямар ч юм хоол авчаад гэдэг санаа. Тэгэхээр тэр хоолныхаа захиалгыг өгөхгүй илүү пэйжийг үл нээсэн юм аа гэдэг санаа юм чинь. Тэгэхээр яг тэтгэврийн асуудлыг бол эргээд бүгд нийтээр ингэж дуурч ойлгуулж чадах юм бол энэ нийтийн хэрэгцээ болно. Нийтийн хэрэгцээ болох юм бол хуулийн өөрчлөлтүүд яв зөв одоо зүйлсүүд бол гарах юм байна л гэж үздэг. Тэгэхээр анзаарсан үед бол тэтгэврээ энэ тэтгэврийн асуудал бол өөрөө нийгмийн асуудал мөн байна. Мөн байлгүй байх юм тийм. Энийг бүгдээрээ нийлж агаад хамтдаа бөөнөрөө хүчээ нэгтгэж агаад тэгээд одоо их хичээл сонгуульд болох чинь байж болох хамгийн одоо асуудлыг шийдэж болох хамгийн наадлын хугацаа зөв цаг үе нь бол их хичээл байгаа учраас одоо аль болох хурдан асуудлыг шийдъя гэдэг үзмэл гарч ирж байна тийм. За тэгэхээр миний хувьд бол маш тодорхой ойлгомжтой. Би бол яг иргэн хүний нүдээр яг энэ лайвыг үзэж сууж байгаа энэ пэйжийг дэмжиж байж байгаа та бүхний нүдээр бол харж байгаа гэж ойлгож байгаа. Юу вэ гэхээр бид одоо маш их цаг хугацааг залуу насаа ажиллаж хөдөлмөрлөж зарцуулж байна. Гэр орондоо зарцуулах цаг хугацаагаа багасгаад үр хөвгтдээ хань жилдээ зарцуулах хугацаагаа багасгаж байна. Багсан ажиллаж байна тийм. Унтах нойр идэх хоолой хасан байж тухайн компанид ажиллаж байгаа газар амжилт гаргахын төлөө зүтгэж байна. Одоо морь нохоо мэдтэй бүх цаг хугацаагаа хөдөлмөрлөхийн төлөө ингээд зарцуулаад байдаг. За ингэж зарцуулж хөдөлмөрлөж нэг хэдэн төгрөгийн цалин авдаг. Тэндээс нь одоо татвар ингээд аваа явчихдаг тийм. За ингээд энэ авч байгаа татварын маань хамгийн гол асуудал бол юу гэхээр өгөхгүй тухай яриаггүй шүү дээ тийм. Хамгийн гол асуудал бол биднээс авчаад яагаад буцаагаад ядаж тийм бүгдийг буцааж өгдөг юм бэ? Өсгөж үржүүлж гийдэг юм аа гэхэд яагаад буцааж бүгдийг өгөхгүй юм бэ тийм. Яагаад нэг хар нөхрөө унаад байгаа юм шиг алга болоод байгаа юм гэж байна. Тийм бол бид нар энэ залуу сайхан насаа ингэж зовоож ажиллахад ямар шаардлага байна тийм. Өөрөөр хэлбэл бид бол өгсөн юм бол буцааж авмаар байна шүү дээ тийм. Авахдаа бид нар олон улсын төвшөнд яаж явдгийг тэр сайн системээр нь тэр мөнгөө оруулаад өсгөж үржүүлээд буцаагаад насны эцэст сайн сайхан мөнгөнд төрийн санаа зовхгүй тийм. Идэх хоолндоо санаа зовхгүй, өмсөх хувцсандаа санаа зовхгүй, амралт зугаалгандаа санаа зовхгүй ингээд амьдрмаар байна. Тэгэхээр бол одоо юу гэдэг бүгдээрээ 30 нас хүрч जैन тийм. Тэтгэврийн нас одоо 65 гээд ботход хол юм шиг байгаа боловч чи сайхан л төрж ийсэн өнөөдөр 30 хүртэл явж байгаа байхгүй юу тийм. Тэгэхээр чин бүхэл бүтэн тэтгэврийн насаа талын тулцсан ба шүү дээ. Аль хэзээ. Тэг өнгөрсөн цаг хугацаа яг чиний жишээлбэл удаан санагдав. Үгүй зайлсан шүү дээ. Маш хурдан өрнөж байгаа шүү дээ. Харамсан сум шиг гэдэг шиг. Тэгэхээр яг өндө 35 жил гээд бодоод байгаа тоолоод байгаа боловч хол юм шиг санагдаж байгаа боловч энэ лайвыг үзээ сууж байгаа таны
нас, таны цаг хугацаа, бүгднгийн чинь амьдрал, ганц олдох амьдрал маш богинохон бөгөөд энэ цаг хугацаанд олдож байгаа амьдралыг маш сайхан аз жаргалтай өнгөрөх хэрэгтэй. Тэгээд 30-40 жил байдаг залуу насныхаа хамаг гал төлийг ажиллаж өнгөрөөчөөд насны богсонд гавьяаны амралтанд гарахад одоо нэг гашуудлын газар ирсэн юм шиг суугаад амир биш үү те. За ийм учраас миний хувьд бол тэдгэрээ бүрээ авмаар байна. Хар нөхрөө хийж хааваа мэддэхгүй араас нь хөөждгөөж явмаар байна. Товч тодорхой өсөж үрждэг системтэй болмоор байна гэдэг ийм л хүсэл эрмэлзэл байгаа учраас би бол шаардж байгаа. Өгсөн бол авах хэрэгтэй. Гуйж мөгөдөх шаардлага ус байхгүй. Тийм үстэй. Одоо нэг ресторан захиалга өгөхдөө мөнгө өгчөөд за хоол нь ирдгээрээс тэгээд байна шүү дээ. Тэгээд зөөгчөөгөө дуудаад байдаг. Гулцсан. Зөөгч солигдсон байгаа дуухгүй маргааш тий. Дахиад ингээл яваад байдаг. Яг тийм үстэй л дээ. Тэгэхээр ийм зүйл байна. Би бол шаардж байгаа. Би бол ямар нэгэн байдлаар гоохгүй. Та бүхний згсэн шаардах хэрэгтэй гэж бодож байна. Тийм үстэй. Бүгд адилхан хөдөлмөрлж байгаа, адилхан төлбөрөөлж байгаа, татврынхаа мөнгийг төлж байна. Бидний мөнгийг хар нөхрөө хийгээд алга болоод байна. Энийг зогсоох хэрэгтэй. Зогсоохын шаардах хэрэгтэй. Мэдээж байгаа амиг зогсоочоод гацааж болохгүй. Дараачихын тэр шийдлийн бас давхар олж санал болгож өгөх хэрэгтэй тийм ээ. За ийм шалтгаан миний хувьд байгаа учраас энэ пэйжид нэгдэж ганцаатайгаа бас хамт нэгдэж энэ пэйжийг эхлүүлж байгаа юм. За зэргийн хувьд ямар шалтгаан? За Адам Смит гэдэг эдийн засгийн хэлтгээр бол ер нь хүн чаддаг юм аа хийх ёстой гэж хэлдэг тийм. Тэгэхээр одоо би бол эдийн засгийн гэдэг мэргэжил одоо эзэмшээд одоо энэ санхүүгийн салбарт бол 7-8 жил ажиллаж байгаа. За эндээс ингээ аваа үзэхээр ер нь одоо манай салбарт л одоо янз бүрийн шинжилгээ реформ зайлшгүй хэрэгтэй байна л да. Гэхдээ миний мэддэг одоо миний ажиллаж байгаа энэ салбарт бол ялцчгүй хөрөнгө оруулалтын нэг асуудал байгаа юм л да. За манайх ерөнхийдөө улсын хөрөнгө оруулалт гэж бодоо үзэхээр гадаад дотоодгийн хоёр талаас нь хөрөнгө оруулалтаа авдаг. За тэгээд одоо дотоодын хөрөнгө оруулалт нь ихэнхдээ банкны системээр авчдаг. Гадны хөрөнгө оруулалт нь яадаг вэ гэхээр одоо гадаадын шууд хөрөнгө оруулалт, за гадаад өр тий гадаадаас бонд босгоно, гадаадаас зээл авах гэх мэтчлэн ингэ явчихдаг. Өнөөдөр Монгол улсын өрөө бол 29.5 тэрбум доллар байна. За тэгээд өрөө яаж төлөх үү гэдэг одоо бүүн толгойн хүчин болчихсон одоо бол байж байна. За гэтэл бид нэг зүйлийг хэлэхгүй байгаа нь ингээ гаднаас мөнгөөгөө гаднаас тариачлаа яваад байхын оронд дотоод нөөц болцоогоо ашиглах боломж бас байна гэж харагдаад байна. Одоо энэ нийгмийн даатгалаар орж ирж байгаа энэ их хэмжээний мөнгийг яагаад бид нэр зүгээр ашиггүй байлга хэвтүүлж яхаар яагаад ингээд ашигтайгаар эргүүлээд урт хугацааны хөрөнгө оруулалтаагаар зах зээл дээр ашиглаж болохгүй юм бэ гэдэг асуудал байгаа байхгүй. Тэгэхээр энэ үүднээсээ зүгээр ингээ аваа үзэхээр биднэрт бол одоо зээлийн хөв оруулах янз бүрийн ингээл банкнд шинжилгээ эсвэл ингээ санхүүгийн хөрөнгөний зах зээлийг хөгжүүлэх гэж асуудал байдаг. Гэтэл суур шалтгаан нь бол ерөөсөө нийгмийн даатгалын реформ гэдэг асуудлыг одоо реформ хийгээл ихэнх улсууд тэгээд энэ урт хугацааны санхүүжилтээ шийдчихдэг байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ч гэсэн бас ийм систем рүү явах хэрэгтэй болов уу гэдэг үүднээс бол одоо биднэрт ял нийгмийн даатгалын одоо реформ бол хэрэгтэй гэж харж байна. Тэр үүднээс одоо тэрийг шийдчих юм бол дагаад нөгөө нэг бидний маш одоо стресс зүйлээ бидний их зовоогоод идэг асуудал бол ингээ яваанда шийдэгдэнэ ингээ дагаа шийдэгдэнэ гэж харж байна. За тэгэхээр зэрэг маань бол нэлийн одоо мэрэгжлийн өнцгөөс бас юм харж санаа энэ одоо пэйжийг үсгий гэдэг дээр саналэгдсэн байна тийм. Үнэхээр бид нар одоо энэ бас нийгмийн даатгалын зохицолцоог өөрчилж өсөгдөг тийм ийм систем болохгүй бол хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэгдэх тийм. Мэдээж хэрэг Монгол хүнээс илүү Монголыг хөгжүүлж гадаадын хөрөнгө оруулагч байна гэж би бол хувьдаа бодохгүй байна. Тийм учраас дотоодынхаа санхүүгийн их усрыг бий болгох замаар дотоодынхаа санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх бас нэг хэрэгцээ шаардлага зайлшгүй байна гэж. Тийм. Буцах биш үнэ тугалныг хамаагүй гэж нэг Монгол ардын зүрх байдаг шүү дээ тийм. Өөрөөр хэлбэл нөгөө ер нь бол явж байгаа хүнд бол тэрний үнэ тугалны илүү байна ерөөс хамаахгүй. Тэгэхээр яг тэрнтэй адилхан хөрөнгө оруулагч нар мөнгө оруулсан эргээс аваад гарна тийм. Энэ бол тийм учраас одоо бид нэр урт хугацааны дотооддоо тэр хөрөнгө оруулалтыг өөрсдөө бий болгох хэрэгтэй. Өөрсдөндөө найдах хэрэгтэй гэж хэлээд байгаа юм л да. Одоо тэрийг өөрөөр хэлэх гээд шүү дээ. Гэртээ байж байгаа. Гэрийнх нь алдарт нь мөнгө байгаад байдаг. Тэгснээ орж ирсэн болгоно л гуйгаал цуй тариачлал ингээд тийм.
цаана мөнгө нь байгаад байдаг. Тэрийг өөрөө ч мэдхгүй болсон. Тийм л систем явж байна л шүү дээ. За тэгээд мэдээж хэрэг бид бол энэ бас нэлээд том сэдв ярьж байгаа тийм реформ гэдэг асуудлыг ярьж байгаа. Энэ реформ гэдэг бол мэдээж зөв хийж чадахгүй бол эргээд хор хохиролтой юм зүйлийг ч гэсэн дагуулах эрсдэлтэй тийм учраас бидний пэйжийн одоо үйл ажиллагаа гэх юм уу эсвэл одоо юу гэдгийг хөтөлбөр гэх юм уу хөдөлгөөн гэх юм уу мэдгүй юу гэж нэрлэж болно хамаагүй. Эцсийн бидний зорилго бол юу вэ гэхээр энэ харагдаж байгаа жоохон нааш эцсийн бидний зорилго бол юу вэ нү гэхээр хамгийн сүүлд нь бол энэ реформ тийм реформ гэдэг зүйл рүү очиё. Реформыг бүгд хамтдаа хийя гэдэг санаа. За үүнээс өмнө мэдээж реформ хийхин тулд олон ажлуудыг шат дараатай хийх хэрэгтэй тийм ээ. За нэгдүгээрт бол бид нар юу гэж харж байгаа вэ гэхээр өнөөгийн нөхцөл байдлыг тэгээд тэтгэврийн системийн өнөөгийн Монголын нөхцөл байдлыг бол монголчуудад маш тодорхой товч ойлгуулах ёстой гэдэг нэг юм асуудал байна тийм. За дээрэс нь олон улсын туршлагыг судалж гаргах ёстой гэдэг бас нэг тийм асуудал байна тийм ээ. За тэгээд эндээс үндэслээд ямар реформыг яаж хийх вэ гэдэг зүйл маань илүү зураглал нь бол тодорхой товч тодорхой болоод ирнэ, илүү шинжлэх ухааны үндэслэлтэй болоод ирнэ гэдэг ийм асуудал байна гэж харж байгаа. Зөв тийм. За тэгээд мэдээж энэ хооронд цаг хугацаа өнгөрнө. Тэгээд бид нар бол ерөөхдөө энэ он дуусна, эх он гарна. За тэгээд одоо дараагийн сонгуул болно. Ер нь бол бидний харж байгаа өнцөг бол одоо хамгийн ойрхны энэ асуудлыг шийдэх боломжтой цаг хугацааг бол одоо эх сонгуулийн үеэр гэж хараад байгаа тийм. За энэ дээр ганцаа илүү. Тийм тэгэхээр одоо ингэж байгаа. Бид хэд нөө реформ яриад байгаа. Реформ гэдэг үгийг би их тайлбарлах хэрэгтэй болов бодоод байна тийм. Тэр болгонд бас сонсогдоогүй гэж байна. Реформ гэдэг чинь тодорхой хэлбэрийг хэлж байгаа. Реформ гэдэг чинь тэр хэлбэрийг дахин өөрчлөөд өөр хэлбэрт оруулахаа гэдэг санаа явж байгаа. Тэр бидний тэтгэврийн реформ гэдгээр тэтгэврийнхаа одоо энэ системийг дахиад нэг өөр хэлбэрт оруулах цаг нь болчихжээ. Тэгэж юм ээлгүүр ашигтай болох цаг нь болчихжээ гэж хараад байгаа. Хэлбэрт оруулахын тулд тэр чинь хууль эрх зүйн орчинд бүрдсэн байх хэрэгтэй байдаг юм байна. Хууль эрх зүйн орчин байхгүй бол тэр чинь шинээр хэлбэрийн орж ирэх биш. Тийм учраас бидний реформын эцсийн үр дүн бол яхаа аргагүй нийгмийн дадлын тухай хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Хувийн тэтгэврийн сангийн тухай хууль гэдэг зүйлээр гарах хэрэгтэй юм байна. Тэрнтэй дагалдаад журмууд явах хэрэгтэй байна гэж харж байгаа. За тэгээд хууль санаачлах дэд байгууллага бол яхаа аргагүй их хурл байдаг. Тэр их хурлын одоо сонгуул 20 онд ирнэ. Энэ сонгуулаар бид нар энэхүү асуудлыг хөндөд явчаасаа одоо өнөөдөр ингээд бас их хурл дээр хүмүүс солигдсон шинэ юм болон шинэ мөрийн хөтөлбөрүүд гарч ирнэ тийм ээ. Энэ мөрийн хөтөлбөртөө энийг суулгаад ирчихвэл одоо хэрвээ үнэхээр бидний асуудал муу юм бол иргэд энийг бол 100% дэмжинэ гэдэг энэ зүйлийг л хэрэгцээг бий болгох ёстой байна гэж хараад байгаа. Тэгээд одоо зүгээр ингээ ерөнхийд нь бас нэг базаад хальт бодоход ийм байгаа. Бид нар л ганцаараа энд нэг Монгол тэтгэврийн реформ гэдэг юм гаргаж ирчээл бид нар ингээл нэг ухаантайтай энийг яриад байгаа ерөөсөө биш. Дэлхийд 1889 онд би өмнөөс энийг үзэндээ хэлсэн. Герман улсын канцлер Отто фон Бисмарк гэдэг хүн бол нийгмийн дадлын системийг бий болгосон юм аа. 1889 оноос маш олон тэтгэврийн реформууд явсан байдаг юм байлээ. Герман улс хэд 2-3 удаа өмнөөс тэтгэврийн реформ хийсэн. Польш улс зөвлөлт холбоотуулсан задрагнаас ч дахиад 3 иччих 90 оноос хойш шүү дээ тий. Шинжлээд сайжруулан явдаг. Манайх ерөөсөй байдгүй 1940 оноос л манай нийгмийн дадлыг ихсэн байгаа л гэдэг. Тэгэхээр бид ерөөсөй ингээд нэг юм улс дэлхийн улс орны дэлхийн улсуудын хөгжлөөс тасарчсан ганцаараа энд нэг юм өөрсдөө нэг юм ингээд байлгаад байдаг. Энэ юм одоо болох хэрэгтэй байна. Яг л тэдний жишгээ сайныг аваад өөртнөө тохирох хэмжээний шингээгээд тэр шингээсэн зүйл болгоно хуулийн өөрчлөлт журам болгож гаргаж ирэх хэрэгтэй байна гэж ийм дүгнэлтүүд байгаа. За би дахиад нэг юм хэлье. Тэр юу вэ гэхлээр жишээ нь бид нар одоо ингээд юу яач болохгүй байхгүй юу? Хуулийн зохицуулт гараагүй, журам гараагүй байгаа үед гинт нэг хүнд тэтгэврийн сан гэдэг юм гаргаж ирж байгаад мөнгө аваадах юм бол буруу болчих واخгүй юу? Тийм үстэй. Лүүр болно шүү. Тэр понзи хэсгийн болох эрсдэл байгаа. Тэр бид нар хатуу тэр журмын зохицуулалт, хууль, эрх зүйн гаргаж ирж энэ луга хөдлөхгүй бол тэр бол гинт сайн дураараа бий болдог юм бол ерөөсөө биш. Тэгээ бид нар реформ буюу хуулийн өөрчлөлт гэдэг зүйлийг бол энд яриад байгаа маа гэдэг бас хэлийг чадсан юм байна. За тэгэхээр ганцхан мөн маш товч тодорхойлно. Наш дуун сул. Гол асуудал бол юу вэ гэхээр энэ дээр тодорхойлсон ганцхан бас
тодорхойлсон бол бид нар реформ гэхээр ямар нэгэн жигсаал цуглаан хийгээд энэ зүйлийн хүмүүсийг цуглуулад байх гэхээсээ илүүтэйгээр бид бол энийг хуулийн хүрээнд шинжилгээг эхлүүлэх тухай ярьж байгаа. Тэгэхээр мэдээж хуулийн хүрээнд шинжилгээг эхлүүлээд цаашаа зөв явахын тулд ганцоогийн маань хэлснээр олон улсын туршлагыг бид нар судлах ёстой. Тэрийг судлаад явж байна. Тэр болгоны үр дүнгуудыг та бүхэнд пэйжээр дамжуулан хүргэж байх болно. За өнөөгийн нөхцөл байдлын талаар бол бид нар мэдээлэл өгөөд эхэлсэн байгаа. За үүнийг бол бид нар яаж хийх вэ гэхээр Facebook пэйжээр лайв хийн. За мөн дээрээс нь Eagle телевизээр ганцаа битэрийн нэвтрүүлэг явж байгаа. За тэр нэвтрүүлгээр дамжуулаад энэ бүх асуудлуудыг та бүхэнд мэдээлэл өгч явах болно. За мөн тогтмол нийтлэлийг манай бот зэрэг бичээд Icon Cinema-аар дамжуулж хүргэж явах ийм бас одоо үрэг дагалгавартай байгаа. Тэгэхээр тэр болгоныг та бүхэн уншиж танилцаж өөрсдийнхөө мэдлэгийг мэдээллийг ингэж хариуцуулж сэнгэлж байгаарай гэж хэлэх байна. За тэгээд дээрэс нь судалгаанууд хийх хэрэгтэй байгаа. Тэгэхээр эдгээр ажлуудыг бид нэр хийн. Тус бүрдэн явцаа үр дүнгээ та бүхэнд хуваалцах болно. За тэгээд хамгийн эцэст нь бол бид нар өнөөдрийн хамгийн ихний зогсоол бол хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Тэрнийг дагалдах дөрвөн журмуудад гарах хэрэгтэй байна. Тэр хүртэл нь явах нь эхлээд бидний ихний энэ аян замын урт хугацааны аян замын ихний зогсоол байж байгаа тийм үү. Тэгээд цаашаа мэдээж хэрэг олон зүйлүүд бол олон нарийн зүйлүүд тийм ээ. Нарийн чухал мэрэгжлийн зүйлүүд бол хийгдэх хэрэгтэй. Тэр болгоныг бол бид цаашаа хийх хэрэгтэй. Ямар ч үсэн ихний зогсоол бол бид энэ реформыг эхлүүлэх гэж бол харж байгаа. Гэдгийг бол энд бас давтаж хэлье. За тэгээд бид гурвын итгэл үнэмшил бол энэ нийгмийн даатгалын системийн тогтолцоог өөрчлөх асуудал бол нийгмийн захиалга мөн гэж итгэж үнэмшиж байгаа. Бид гурвын итгэл үнэмшил буруу гэж магадгүй. Буруу юм уу, зөв юм уу гэдгийг та бүхний оролцоо, та бүхний өөрсдөө энэ зүйлийг мэдээж ойлгохоос гадна бусад монгол хүмүүст мэдүүлж ойлгуулах тэр бүх оролцоо, хүчин чармаалт, хичээл чармаалт те хүчин зүтгэл бүгд нийлжиж энэ асуудлыг урагш нь хөлгөж чадна. Түүнээс биш бид гуруулхнаа одоо лайв хийсээр нэвтрүүлэг хийсээр ийм өөрчлөлтийг хийж байхгүй. Өөрөөр хэлбэл та бүгдийн захиалга, нийгмийн захиалга болог боловсруулагч нарт очих ёстой. Хэрвээ та бүхэн энэ бүгдийг өөрчлөе гэж хүсч байвал бидэнтэй хамт байгаарай. Бүгдээрээ хамтдаа эцсийн үр дүнгийн үндэслэл нь явах ёстой шүү гэдэг нь хэлмээр. Би нэг юм бодлоо. Түрүүн хэдүүл нэг Эрстран гэж зөвлөсөн шүү дээ. Тэр зөвлөлийг дахиад өөрчлөж гэж бодлоо л да. Одоо бол ингээд байна. Бид нар нэг одоо тогоочоос ямар хоол нэх бол мэдэхгүй гад бүгд ингэ өөр юм ярьдаг байгаа. Тэгэхээр бид гурав нэг ширээн дээр суучаад гурал татваргээд орилох юм бол тэг гой гойдож гарчихгүй юм байна. Тэгэхээр ширээн дээр сууж байгаа бүх хүн тогооч руугаа гуйлааш одоо өгөө. Махтай хоолгой мэдмээр байна гэд ингээд зэрэг орилж чадах юм бол тэндээс гуансгой гуйлааш гарч ирнэ гэдэг итгэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр ийм зүйл дээр бид нар яг ингээд зүгээр нэг субъектив тэр ч тэнийг эн чинь ингээд ахаас илүүтэйгээр яг юм объектив асуудлыг ингээд шийдээд нийгэмдээ тавиад бүгдээрээ ингээд нэгэн зэрэг дуулж чадах юм бол маш их олон зүйлүүд нь шийдэгдээд Монгол улсыг хөгжилт хэрэгтэй болов гэсэн нэг юм бодол байгаа юм л да. Тий. Нэмээд хэлэхэд өнгөрсөн хугацаанд бол нэлийн нэвтрүүлгүүд явагдсан тэрүүгээр болохоор төрийн зүгээс яаж байгаа гэхээр нийгмийн даатгалын одоо хууль дээр өөрчлөлт оруулж байгаа. За Дэлхийн банкны мэрэгчлэнүүдийг авчиж судалгаа хийлгэж байгаа. Энэ үр дүн нь бол 12 сард гарна гэж бүгд ярьцгаасан байгаа. За тэгэхээр тэр одоо 12 сар ихээр чинь баг одоо утгагүй болох чинь. За тэр үеийг нь бүгдээрээ бас харчлаа тий. Үнэхээр судалгаа энэ төр нь гарч ирээд гэх юм бол та бүхэн бас тэр судалгааг танилцуулна, ямар хөө болсон байна тий. Энд дээр нь та бүхэн ч гэсэн санал бодлого бас хуваалцаад өгөх боломжтой тий. Тийм байна. За тэгээд өндөрлөе. Бидэнтэй хамт байгаарай. Одоо дараа дараагийн лайвуудаар өнөөгийн нөхцөл байдлын талаар илүү томч тодорхой мэдээллүүдийг өгөх болно. Ажил дөнгөж эхэлж байна. Эх хавар ихний нэг хэсэг хугацааны ажил дуусна гэж найдаж байна. Цаашаа дахиад бүр насан турш шинж ажил дуусгах байж эхэлж байна. Бид байгаа ярьдаг бүр тийм болох. За агуулнаас сайн амраа.